Эрдмийн сан сургуультай энэ нутгийн бэр болж холбогдсон. За тэгэл нөгөө баг ангийнхан чинь бол багшаа тэгсэн тэр ингэсэн тийм шүү гэж юусэн бүх асуудлыг хэнийг ч сонсгүйгээр зэрэг ярьдаг. Багш болохоос өмнөх ширчин маа, багш болсон. Тэгээ одоо ингээ 10 хэдэн жил ажилласны дараа ширчин маа мэдрэмжтэй тэгээд дээрэс нь аюу хүн сонсдог, хүний оронд одоо өөрийгөө тавьдаг аим уу багш гэж бол ярихгүй хаа. Нэгдүгээр ангийн багш нар бас их онцлог байдаг. Нэгдүгээр ангид уншиж чадахгүй хүмүүс орж ирдэг. Тэгэхээр ч одоо тийм цагаахан одоо муу санахгүй хүмүүстэй ажиллаж байна гэдэг чинь өөрөө миний энерги өөрөө бас маш гоё цэнэглэгдэж байна гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь хэлэх гэсэн үг марчлаа. Эрдмийн сан сургуулийн 4 ангийн багш ширчин маа байна. Тэгээ Монгол Улсын боловсролын их сургуулийг бага ангийн багш мэргэжлэр 2013 онд төгссөн. 2022 онд бага ангийн заах арга зүй магистр зэрэгтэйгээр бас өөрийнхөө сургуулийг төгссөн байгаа. Ер нь бол багш болно гэж юусоо бодож байгаагүй. 2009 онд би Дундгой аймагт 10 жилээ төгссөн. Тэгээ тухайн үед бол нөгөө сургуулийн сонголтыг бүлэг сонгож сонгодог байсан. Тэгээд эхний бүлэг нь бага ангийн багшийн бүлэг дээр таарад тэгээ бага ангийн багш гэсэн мэргэжлийг сонгосон. Тэгээ яг ер нь явдал дундаа баг мэргэжлээ солих байх гэж бодож исэн. Гэсэн хэдий ч яг багшийн сургуульдаа ороод 4 жил тэгэл өдөр болгон цаг тутам яг нөгөө бага насны хүүхдийн тухай яриа ер нь бол хичээл дээр өрнө. Тэгээ түүнийг сонссоор агаад 4 жилийн дараа бол ямар ч байсан шал өөр ширчин ба багш болоод төгссөн. Тэгэл ер нь мэргэжилтэй оюутан байхаас эхлээл хүүхдэд хайртай болох өдөр болгон хүүхдийн тухай яриад ахаар тэгээд өөрөө ирэхгүй ер нь бол хүн мэргэжилтэй хайртай болоод ирдэг юм билээ. Багшаа гэд те дууд тэр мэдрэмж нь бол би нөгөө нэг маш их одоо хүнд хэрэгтэй юм байна гэдэг мэдрэмжийг бас авт юм билээ. За тэгэл нөгөө баг ангийнхан чинь бол багшаа тэгсэн тэр ингэсэн тийм шүү гэж юусэн бүх асуудлыг хэнийг ч сонсгүйгээр зэрэг ярьдаг. Тэгэл ярьжээ багш нь сонсож байгаа шүү дээ зүгээр ярьжээ гэл. Тэгэхээр тэр олон хүүхдүүндээс ч гэсэн ер нь бол багш хүн тэр тамаа багын багш хүн бол бүх хүүхдийг яг зэрэг сонсох шаардлага гардаг. Хүлээгээд нэг нэгээр нь яриулна гэсэн ойлголт бараг л байдаггүй. Тэр дамаа 1 2 дугаар ангид бол бүгдийн сонсгол одоо зэрэг сонсох чадвартай болдог. Тэгээ дээрэс нь яг нөгөө анх одоо сургууль төгсөөл очиход бол мэдээж надаас одоо ах эгч хүмүүсийн хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс бас нөгөө багшаа та гэж харьцах одоо тэр хүндлэл бол бас яг энэ мэрэгжилтэй хайртай дуртай болох бас нэг юм сэтгэл зүйн хувьд ч гэсэн одоо маш тийм таатай сайхан энергийг авдаг юм байдаг гэж бас анх багш болоод тэгж бодчихсон. Багш хүнээс тэр дамаа багын багш бол нөгөө маш их мэдрэмжийг шаарддаг. Олон айлын, олон гэр бүлээс те янз бүрийн хүмүүжлтэй хүүхдүүд ирж байгаа. Өнөөдөр ангидаа ороод ирэхдээ хүүхдийнүүд ямар байна? За энэ хүүхнийг иймэрхүү юм байна да, тийм байна да гэд. Тэгэхээр маш их мэдрэмжийг шаарддаг. Багш болохоос өмнөх ширчин маа, багш болсон. Тэгээ одоо ингээ 10 хэдэн жил ажилласны дараа ширчин маа тэр бол мэдрэмжтэй. Тэгээд дээрэс нь аюу хүн сонсдог, хүний оронд одоо өөрийгөө тавьдаг. Тэ одоо ер нь хүний сэтгэл зүг хүндэлдэг тийм болсон гэж өөрийгөө боддог. Эрдмийн сан сургуультай би ч одоо энэ анги 1-р ангид ороход нь Эрдмийн сан сургуульд ажилд орсон. Одоо 4 дахь жишээлдээ ажиллаж байна. Өмнө нь бол Улаанбаатар хотод багшилдаг байсан. Тэгээд энэ сургуульдаа болохоор энэ нутгийн бэр болж холбогдсон. Өөрч залуулж бол ирээгүй. Бэр болж холбогдоод тэгээд яг өмнө нь би бас ажлын гараагаа хувийн сургуулиас эхэлж байсан. Оюунлаг бүрэн сургуулиас эхэлж байсан. Тэгээд бас хувийн сургуультай бас өөрийгөө өмнө бас ажиллаж байсан учраас бас хувийн сургуулийн онцлогийг мэднэ. Тэгээд бас хувийн сургуулиас бас хүн маш их зүйлийг сурдаг, ачаалал даад сурдаг. Тийм болохоор энд бэр болж ирээл тэгэл Эрдмийн сан сургуультайгаа холбогдоод одоо 4 дахь жилдээ ажиллаж байна да. Хамт олонний хувьд, уур амьсгалын хувьд гэх юм бол манайх бас Ахмад багш олонтой. Тийм болохоор бас энэ сайхан хүмүүсээс бас нөгөө туршлага судлах. Тэгэл тэд чинь ерөөсөө амьдралаараа одоо ингэж туршлагачсан хүмүүс ба штэ тий. Тэгэхээр хинээс нь ч очиод юм асуусан. Одоо ерөөсөө бүрэн дүүрэн хэлээд өг. Тэгээ ийм сайхан одоо нөгөө мэдлэг боловсролтойгоос гадна нөгөө амьдралын маш том туршлагатай хүмүүстэй цуг ажиллаж байгаа нь бол бас яг багын багш хүний хувьд л их давуу тал болж байгаа энд ажиллаж байгаа. Тэгээ зөвлөх багш маань байна, гавьяат багш маань байна тий. Тэгэхээр маш их зүйлийг одоо энэ багш нараасаа сурах боломж бас энд их байдаг. За ер нь хүүхдийг нөгөө айцгүй орчинд сураасаа гэж үздэг. Айцгүй, найз нь юм шиг тий. Ерөөсөө багшаасаа айдаггүй. Тийм орчинд байсан хүүхд бол мэдэхгүй чадахгүй зүйлээ тухай бүрт нь асуучихдаг тий. Ямар ч айцгүй байгаа хүүхд бол бүрэн дүүрэн юмыг сурч чадна гэж боддог. Тэгээ ерөнхийдөө хүүхдүүдээ чөлөөтэй байгаасай, өөрийгөө илэрхийлдэг байгаасай, мэдхгүй байсан ч мэдхгүйгээсээ ичхгүйгээр асуудаг байгаасай
гэж хүсдэг. Тэгээд дээрэс нь одоо зааж байгаа хичээлээ одоо жишээ нь математикийн хичээл байлаа гэхэд илүү хэрэглээ талаас нь тий энэ томьёог цээжил энийг ингэж ингэж хэлэхтэйгээс илүүтэйгээр энэ яг амьдралд чинь одоо юунд хэрэгтэй вэ? Тэ өнөөдөр бид нэр дэлгүүр ороход одоо энэ бидний амьдрал хэрэг болно. Тэгвэл яаж хэрэг болох вэ? Гэт хэрэглээ талаас нь ер нь мэдлэгийг хүүхдүүдэд энгийнээр өчгөр ойлгох одоо хурд бол сайн байж чаддаг л гэж боддог доо. Эхлээд бид нөгөө эцэг эхчүүд асран хамгаалагчтайгаа маш сайн ойлголцох хэрэгтэй. Яг энэ сургуулиас юу хүлээж, юу хүсэж ирсэн бэ те? Та нар яг энэ сургуулийн юунд нь болж ирсэн бэ гэдэг хүлээлтийг эхлээд бас бид нэр сонсох хэрэгтэй. Яг энэ сургуулийнхаа хөтөлбөрийг аав ээжүүд маань өөрсдөө маш сайн судалж орж ирэх хэрэгтэй. Үнэхээр хүүхдээ хоцрогдолтой гэж бодож оруулж ирж байгаа юм уу? За эсвэл энэ хөтөлбөр танай хөгжүүлэх хөтөлбөр байна, те? Кембриж хөтөлбөр байна гэдгийг сонирхож орж ирж байгаа юу те. Зүгээр ингээл хүүхдээ одоо онцол сурах ёстой, манай хоцрогдолгүй л байх ёстой гэдэг хүлээлт биш. Би энэ сургуулийн хөтөлбөрийн давуу тал нь энэ байсан. Одоо чинь Кембриж хөтөлбөр нь хэдэн цагаар одоо те ямар хөтөлбөрөөр яаж явж байна вэ? Одоо би 1-р анги төгсгөд хүүхдээсээ одоо ийм хүлээлттэй байхыг хүсэж байна. Та нар бол одоо энэ боломжийг яг юу сургаж төгсгөх вэ гэдэг талаас нь. Тэрэн дээрээ багш нараас аягуулс ойлголтоо өгөх хэрэгтэй. Эцэг эхчүүдтэйгээ яг юу хүлээж байна гэдэг. Хөтөлбөрөө маш сайн ярих хэрэгтэй гэж байна. Тэгэл өглөөний мэд гэж орж ирэндээ тэгээ манай ангийнхан чи ер нь их нээлттэй. Миний өөрийн бодолч бас нөгөө нээлттэй байгаасай, мөрөөдөлтэй байгаасай, тий айжчгүйгээр хүнтэй мэдлдэг ягдаг байгаасай гэж боддог учраас тэгээ ер нь одоо сургуулийнхаа нүүр царай болол энд тийм бичлэгэнд чинь дандаа манай ангийнхан л эрдмэсаа гэдэрөөсөө тийм юмд оролцдог. Тэгэхээр би бас хүүхдүүдээ их айдсгүй найз юм шиг байж чаддаг л гэж өөрийгөө бодоод байгаа. Тэгээд тиймдээч бас манай хүүхдүүд аягүй нээлттэй байдаг. Манай Эрдмэсэн сургуулийн хувьд бол хөгжүүлэх хөтөлбөртэй маш даваа тал болдог. Тэгээ тийм болохоор би аав ээжүүдээ ч гэсэн бас энэ хөтөлбөрийг сонгож ирдэг байх гэж би итгэдэг. Тэгээд өдөр өнжүүлэх гээд үдээс өн явж байна. За тэн дээр хөгжүүлэх хөтөлбөрийн хичээлүүд нь явж байна. Тэрүүгээр бүжиг байна, волейбол байна гэл те хөгжим байна, сакс байна гэд энэ бүгд маань ерөөсөө яг бусад сургуулиас одоо давуу тал нь юу байгаа вэ гэхээр хөгжүүлэх хөтөлбөртэй гэдгээрээ давуу тал байгаа. За тэгээд энэ хөгжүүлэх хөтөлбөрөөр яг юу сурж байна, хүүхэд яаж хөгжиж байна гэдэг одоо үр дүн бол тэр таны ярьж байгаа одоо тэр хаврын юм дээр харагддаг гэдэг чинь шүү дээ тий. Тэгэхээр тиймэрхүү хөтөлбөрийг болж өгвөл ганц нэг авьяастай хүүхдээс сонгодгүй анги нийтээрээ ордог учраас энэ тал дээр бол маш одоо сэтгэл хангалуун байдаг сургуулийн хавьд тий. Би ч нөгөө багын багш болохоор бага ангийнхан л гэж яриад байна. Тэгээ бага ангид бол хүүхдүүдийн авьяас яг нээгдэж эхэлж идэг. Би тийм авьяастай юм байна, тийм юм дуртай юм байна гэдгийг олдог тий. Тийм ч учраас тэрийг анги нийтээр нь хамруулж байгаа нь бол маш өрөөлжтэй зүйлээ гэж боддог. 1-р ангийн багш нар бас их онцлог байдаг. Нөгөө 1-р ангид уншиж чадахгүй хүүхдүүд орж ирдэг. Тэгэл хаанаас нь эхэлж бичгээж мэдэхгүй хүүхдүүд. Өвлийн амралт өнгөрөөл уншаад сурсныхаа дараа ингээл хоорондоо цаасан дээр за болохгүй юм бичсэн ч хамаагүй те. Зүгээр ингээл бичиж сураад би рүүгээ загтал бичээд нөгөөтгөө уншаад тэгээд нэг зарим нь бол онцгүй юм байвал уурлаад те хайртай дуртай гэсэн юм байвал баярлал те. Тэр одоо хоорондоо харьцаж байгаа уншиж сурсан байгаагийг харах тэр мэдрэмж бол үнэхээр гоё. Багын багш нарын мэрэгжлийн хувьд бид нар чинь нөгөө ихэнх цагийг яг нөгөө ангитай хүүхдүүдтэйгээ өнгөрөөж идэг. Магадгүй би одоо ингээд насанд хүрсэн хүмүүстэй одоо хамт ажилдаг тийм мэрэгжилтэй байсан бол за яг ажилласаа болоод ч юм уу одоо ингээд мэдээж ажлынхаа хүмүүстэй бас тийм муудаж сайндах зүйл гарна штэ тий. Гэтэл миний ажлын орчин дээр муудаж сайндж байгаа хүмүүс маань хүүхдүүд байгаа. Тэгэл тэд нартэйгээ муудаал ингээд загинчаал ингээд самбарлуугаа эргээл харахаар инээ түрээл тэгэл заримдаа ч инээгээл заримдаа ч арайч бас айхтар загинчуудаа гэж бодоод тэгэл тэгж загинсан ч гэсэн нөгөөд бол маань хизээч тийм нөгөө хар буруу санахгүй хизээч тэгж дотроо багштай ингээл үнэн сэтгэлээсээ ингэж муудалсан тийм юу бол хүүхдэд байхгүй штэ. Тэгэхээр нөгөө миний мэрэгжлийн онцлог нь насанд хүрсэн хүмүүстэй ихэнх цагаа биш хүүхдүүдтэй ихэнх цагаа өнгөрөөж байгаа нь ямар ч тийм нөгөө нэг одоо муу санах гэртээ хараад трийгээ бодож хүнтэй муудалсан шүү гэж бодож стресс тийм стресс юусоо байдаг. Тэгэл хүүхдүүдтэйгээ муудалцсан ч гэсэн дараагийн цагийн хичээл дээр нь ч юм уу их завсарлагаанаар ч юм уу багштай хайртай шүү гэл ингээл загтал хичээл байгаа байхгүй зүтгэн үсэг хийгээл. Тэгэхээр ч одоо тийм цагаахан одоо муу санахгүй хүмүүстэй ажиллаж байна гэдэг чинь өөрөө миний энерги өөрөө бас маш гоё цэнэглэгдэж байна гэж бодож байгаа. Тэгээд Эрдмийн сан сургуулийнхаа нийт багш ажилчид мөн үеийн үед ажиллаж исэн бас ахмад ажилчид та сурагчид та за тэгээд Эрдмийн сан сургуулийн үр шимийг хүртэж байгаа бүх хүмүүстээ Түүхт 30 жилийн баярын мэндийг Ширчинмаа агшаас нь хүргэж байна.